Тэгэхээр төсөл төсдөг бол 600 байжгаад 1.3 тэрбум доллар болж нэмэгдсэн асуудал бол огт байхгүй. За хэрвээ тэгж дэвсэн бол тэрийг тухайн үед ерөнхий сайд хийж байсан оюун эрдэнэ өөрөө тэрийг батлах хэрэгтэй. Тэгээд энэ төслийг бол бид нэр 2013 онд батлагдсан төсөл төсдгөөр нь 7 жилийн дараа 2019-с 2022 оны хооронд бид нэр яг цаг хугацаанд нь энэ төслийг хийж дуусгасан. Энэ төслийн өртгийг $1-ч бидний ажил хийж явах явцад нэмээгүй. Би бол энийгээ бол маш хариуцлагатайгаар хийж байна. Энэ анхны бидэртээ байгуулсан гэрээ бол $792 сая байсан. Энэ $792 сая нь ажлыг бид нэр тэр хугацаанд нь хийж гүйцэтгэж дууссан. Дараа нь бидэд нэмж ажил өгсөн. Өөрөөр хэлбэл төсөв бол огт нэмэгдээгүй. Харин нэмэлт ажил өгсөн нь бол тэр бол $213 сая ажил өгөөд тэр ажил нь бас хугацаанд дуусаж энэ төмөр замыг Монгол Улсын засгийн газарт бид нэр хүндтэйгээр Улсын комиссийн онц сайн дүнтэйгээр яг хугацаанд нь хүлээлгэж өгсөн. Би бол ИХ2 гэж хүнийг бол огт танихгүй, амьдралдаа уулзаж үзээгүй. Дээрээс нь би ямар нэгэн хүнээр болон дамжуулж, элдв хангаа ямар дамжуулж тэр хүнтэй бол огт харьцаж үзээчгүй, ерөөсөө тийм бодолч байгаагүй. Тэр 22 онд өлүүд тэр нүүрсний сонсгол хийсэн. Тэр нүүрсний сонсгол дээр бол би яг очсон газар нь очсон, асуусан бүх асуултанд хариулсан. Тэр нүүрсний сонсгол одоо бүтэн өдөр үргэлж ирсэн. Тэр сонсголын бичлэг гэсэн одоо байж байгаа. Тэр сонсголоос ч өмнө сонсголын дараач тэр ер нь би тэр ИХ2 гэж хүнтэй хизээж уулзаж байгаагүйгээ бас хэлмээр. 1.3 гэдэг тоо ерөөсө хараас гарч ирснийг би бол мэдэхгүй. Ягаад гэвэл тийм тоотой манайх ямар товлогдол байхгүй. Тэгэхээр энэ төмөр замын ажилд биднийг ажил авахаас өмнө ойролцоогоо $278 сая Монгол Улсын засгийн газар зарцуулчихсан байсан. Бидэртээ ямар ч хамаа байхгүй. Тэгээд биднэртээ байгуулсан гэрээ бол $792 сая гэрээ байгуулж энэ ажил үргийг гүйцэтгүүлж дуусгасан. Тэгээд нэмж өгсөн ажил нь бол ямар ажил байсан бэ гэхлээр одоо яригадаад байгаа бол гашуун сухад ганц модны хил хүрэх төмөр зам, өртөө, зөрлөг, тэр зүтгүүр эргэх ажил мөн бас одоо тэр төмөр замтай холбоотой тохиолдол холбоо болон инженерийн шугам шүлжээ, эрчим хүчтэй холбоотой ажлуудыг бол нэмж өгсөн. Тэгэхээр энэ төсвийг хэн баталдаг вэ гэхлээр Монгол Улсын засгийн газрын эрх бүргийн байгууллага болох зам тээврийн яамны хөгжлийн төв өөрөө үзээд зургийн зураад батлаад олон шатны дамжлагаар яваад магадлангаар ороод тэгээд батлагддаг ийм төсөв байна. Тэгэхээр энэ төсвийг бол одоо бидэд бол ямар ч хамаа байхгүй тэр хэдэн төгрөгөөр батлагдах уу, хэн батлах уу гэдэг бол бид нар бол гүйцэтгэж учраас гүйцэтгийнхээ ажлыг хийсэн. Тэгээ энэ хоёр гэрээг нийлүүлэх юм бол $1 тэрбум 5 сая гэрээ байгуулсан. Гэхдээ бол яг хийсэн ажил нь бол $997 сая ажил хийгээд үлцэн ажил хийгээгүй тэгээд ингээд тооцоо дууссан гэж ойлгож байна. Тэр өмнөх ажил бол бидэрт бол ямар ч хамаа байхгүй. Тэр нөгөө нэг маш олон жил яригдсан нөгөө нэг овоо улсын шороо тэгээд ингээд овоолго тэгээд одоо өмнөх одоо тэр 2008 оноос хойш 19 он хүртэл 11 жил хийгдсэн ажлын өртөг одоо энэ төслийн нийт төсөв төсгөл орчлогч байгаа. Тэрийг бол зарим нэг улсууд нь санаатаа самжиргүйгээр бидний ажил юм шиг хожигдож байгаа юм шиг байна л да. Тэр дөрөвсөө сонсголыг чинь баг 3 сар шахуу бэлдсэн тэднээс чинь. Тэднээсийн одоо гаргаж өгсөн бүх материалуудыг бол бид нар бол цаг тухайд нь гаргаж өгч байсан. Тэгээд дээрэс нь тэднээс тэр олон компаниас биш манай бод интернэшнл компаниас тэгээд дээрэс нь бас ганц тэднийх ч биш одоо үндэсний аудитын газар аудит энэ төр мөнгө үзлээсэн. Тэгээд хамгийн гол нь миний анзаарсан юм гэвэл тэр их олон материал аваад тэрэн дээрээ харин анализ хийх чадвар нэг тар байсан болов гэж би бол дүгнэдэг. Бид нар бол инженерийн компани, бид нар бол нүүрсний компани бол биш. Тэгэхээр бол нүүрсний үнийг бол бид нар бол биш худалдаж авч байгаа тал өөрсдөө тогтоож байгаа. Тэгэхээр тэр нүүрсний үнийг хэн тогтоож байгаа гэхээр Монгол улсын нүүрсийг худалдаж авдаг 4 том компани худалдаж авах үнээр тогтоогоод
Тэгээд тэр дотороос хамгийн их нүүрсийн үнд нөлөөтэй гэрээ нь бол Чалкогийн гэрээ. Тэгэхээр хамгийн түрүүнд Чалкатайгаа өмнөө тохирдог. Одоо ч гэсэн тэгж байгаа байх гэж би бодож байна. Чалкатайгаа өмнөө тохироод тэгээд тэндээсээ ургуулад нөгөө бусад худалдан авагч нартайгаа үнэ бол тохирдог. Тэгээд тэр үн дотор бол манай үн бол ерөөсөө тэр үнээс л угаж гарч ирдэг. Өөрөөр хэлбэл манайх бол хизээч Чалкагаас хямдхан нүүрс авч байгаагүй. Дандаа Чалкагаас үнэтэй нүүрс авдаг байсан. Тэгээд дээрэс нь бид нар бол авахтаа бол яаж авдаггүй гэхээр тэр өгсөн нүүрсийг нь өгсөн үнийг нь бид нар бол шууд цаашаага тэр нүүрсийн тэр бодлон авахснаар шилжүүлчихдэг байсан. Яг л бид нар тэр нүүрсийн 8 дээрээс оролцсоодгээр л тэр гэрээгийн цаашаага шилжүүлдэг л гэсэн үг. Тэгэхээр бол тэр $130 байж байгаа $60 болсон эсвэл бол одоо $80 болсон тэр үнийн зөрүү мөрөө гарсан гэтэргээ та нарын тэр судалгааны ажилчин ерөөсөө тэр Чалкогийн үн дээр л тулгуурлах ёстой гэж би бол бодож байгаа. Тэгэхээр хэрвээ бид Чалкогийн өмнөөс хямдхан авсан байвал тэр бол харин асуудал болох баг. Тэгэхээр бол тийм юм ерөөсөө огт болоогүй гэдгээ би бас хэлье. Энэ ч ерөөсөө юуны өмнө бол хараа энэ төсөл бол өөрөө маш их хил хатаа төсөл. Тийм ээ 2008 онд эхэлсэн. Тэгээд дараа нь өчнөө одоо зогссон, хил ам болсон, улс төр болсон, ингээд өөр болсон энэ төслийг бол манай компаниуд хэрэгжүүлэхдээ бол бид нар бүх зүйлийг хууль номынхан дагуу санхүүгийн бүх бичиг баримтууд ангал шатны баримтаараа тэгээд хизээ нэгэн цагт иймэрхүү хил ам хэрүүл уруул хардлагч сэтэл болно гэсэн ийм бэлтгэлээр бид нар бол энэ ажлыг хийж исэн учраас би бол юу ч санаа зовхгүй байгаа. Тийм ээ. Тэгэхээр бол надад бол энэ манад энэ ажил бас одоо гэрээ байгуулсны дараа ч гэсэн тэр үеийн одоо ерхий сайдаас хөрөлцөгч хэлжсэн. За энэ бол хил ам ихтэй хэрүүл оруулалттай ажиллаж чи бол одоо яг хугацаанд нь төсөл бүртгэгт нь тэр батаагаад чамлтаа сайн хийгэл үүрэгтэй шүү. Чи одоо чам бол өөр ямар ч одоо өөр зорилго байхгүй гэж бол хэлж байсан. Бид нар яг тэр ажлыг нь хийж дуусгасан. Манайх 2019-оос 23 оны 5 жилийн хугацаанд манай компани нийтдээ 12 сая тонн нүүрсийг төмөр замын төсөлд зориулж санхүүжилтээр аваад тэр одоо бүтээн байгуулалт нь дууссан гэсэн үг. Тэгэхээр энэ хооронд бол энэ 5 жилийн хооронд бол Эрдэнэс таван толгой компани магадгүй 150-60 сая тонн нүүрс гаргасан баг. Тэгэхээр манад яг энэ төмөр замдаа зориулсан нийт санхүүжилт нь бол ерөөсөө нийт гаргасан нүүрснийх нь 10 орчим хувь болж байгаа. Тэгэхээр манайх 45 сая тонн нүүрс гэдэг тоог бол би бол анхудаа сонсч чинь тийм бол байхгүй. Богдыг оруулаад би хэлж байна. Ягаад гэвэл богдын төсөл бол богдын төсөл бол доод бүтцүүд бол манайд хамаахгүй. Доод бүтцэн гэж одоо тэр газар шорны ажлыг хийж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэр нь бол ажил нь явж байгаа зогсчихсон. Манайх бол дээд бүтц хийх байсан. Тэгээ тэр нь бас ажил нь зогссон учраас тэр богд дээр ерөнхийдөө бол томоохон хэмжээний санхүүжилт гараагүй. Тэр Хөрөл Баатар сайд яг тэгж ярих нь яасан. Тэгээд одоо бараг дундаас нь $2 тэрбум алга болчихсон. Хайч үеч үгээд баахан эрэл хайгуул болсон гэж санагдаж байна. Тэг яасан бэ гэхээр ковидын үед Монгол улсын экспорт баг 0 болоод зогссон. Та нар мэдж байгаа. Нүүрс гарахгүй. Тийм ээ. Хэр хаагдаад Эрдэнэс таван толгой гэдэг компани өөрөө баг жил илүү үйл ажиллагаагаа зогсоосон. Тэр хооронд манайх яасан бэ гэхээр Эрдэнэс таван толгой компани хятадын 4 том худалдан авагч нартай гэрээ байгуулад тэр гэрээнийхээ урьдчилгаа болгож олон зуун сая доллар авсан. Энэ манад төмөр замын төсөл ямар ч хамаагүй шүү. Тэгээ тэр мөнгөөрөө манай Монгол улс одоо нэг хэсэг гадаад валютынхаа нөөцийг бүрдүүлж явж байгаад тэгээд ковид дуусаад нүүрс гараад ирэхээр нөгөө өмнө төлөвлөсөн байсан худалдан авагч чинь нүүрс авч эхлэх юм байгаа ч тийм. Тэгээд тийч тэр нүүрс нь одоо мөнгөний Монгол улс аваад идчихсэн. Нүүрсийг нөгөөгөө өгдөг. Тэгээд тэр нүүрсээ гараад байсан чинь тийч нь бол ямар ч энгийн хүнд ойлгомжтой хэрээр гарч байгаа нүүрсний хэмжээ орж ирсэн долларын хэмжээ хоёр зөрөө тоглолт чинь одоо манайхыг авсан гэж хардахгүй юу? Тэгээд үнийн эрэхтэй тэрийг бол Монгол улс өөрөө 2021-22 онд эд хэл хаагдчихсан ковидын үед бол Монгол улс өөрснөө тэрийг аваад одоо сангийн ам Эрдэнэс таван толгойгоор дамжуулж аваад тэгээд тэрийг өөрснөө зарцуулсан байсан нь бол тодорхой болсон. Тийм учраас бол энд бол ерөөсөө тэр манай энэ нүүрсний юм хамаа байхгүй. Түүнээс гадна биднэрт манай компани Эрдэнэс таван толгой компани
ковидын үед өгөх ёстой байсан санхүүжилтээ өгч чадахгүй болоод бүр тийм бас адилхан ёстой ямгаа авах нүүрс гарахгүй байгаа юм чинь орлого олохгүй. Тэгээд харин бид нар өөр энэ тентхийн байгууллагуудаас өндөр хүнтэй зээл авч энэ төслийг нь бол дуусгасан. Тэгээд тэр нүүрсийн сонсголын үеэр би хаанаас ямар банкудаас хэд хэдэн долларын зээл авч энэ төслийг дуусгасан бэ гэдгээ бол тодорхой үнийн дүнтэй нь бол хэлжсэн санагдчихэ. Тийм ээ. Тийм учраас бол тэр манай нүүрс төрүүлж гардаг, нөгөө нүүрс хоцорж гардаг мардаг гэдэг асуудал бол ерөөсөө ор үндэслэлгүй юм аа. Тэр манайд энэ төмөр замыг бариа гэдэг одоо нэгсэн та өвөрөг өгсөн. Тийм ээ. Тийм маш богдгол энэ бол маш олон жил зогсчихсон хамгийн чухал төсөл. Тэр бол та нарын нэг яг хугацаанд нь 2013 онд зүгэн дуусгасан. Тэгэхээр харин санхүүжилтээ нүүрсээр өгнө гэсэн. Тэгэхээр бид нар тэр бид чинь нүүрсийн компани биш учраас тэр нүүрсийг цаашаа худалдаж авдаг компаниуд руу л үндсэндээ $1 нэмэхгүйгээр одоо юу гэдгийг бидэд өгч байгаа тэр үнээр л цаашаа дамжуулаад өгч байгаа. Тэгээд бид нар тэндээсээ мөнгөний аваад тэр төмөр замын дуусгаж өгсөн гэж ингээд энгийнээр бол ойлгоход тэгж болно. Түүнээс гадна бас нэг юм хэлэхэд манайхтай байгуулсан өчнөө олон аптекийн гэрээ байгуулсан гэж хэлээд байгаа. Тэгэхээр манай компанитай 11 байсан зөв. Үгүй манай компанитай аптекийн ерөөсө ганцхан гэрээ байгаа. Санхүүжилтийн ганцхан л гэрээ байгаа. Бидэд өөр гэрээ байхгүй. Тэгэхээр бид нар тэр нэг гэрээний дагуу тэр Эрдэнэс 5 толгоогоос төмөр замын бүтээн байгуулалтанд зориулж өгч байгаа нүүрсийг нийтдээ 36 хавсралтаар 36 одоо хавсралт гэрээгээр 29 худалдан авагч нарт нийлүүлсэн байна лээ. Өөрөөр хэлбэл бид нар өгч байгаа нүүрсийг за одоо энэ удаа Жайуд өгч, энэ удаа Ecom өгч, энэ удаа Norinco ав, тийм энэ удаа Stoa гэж компани аав гэдэг ингээд өөрөөр хэлбэл тэр хуваарлтыг нүүрсний гэрээ гэж ойлгоод байгаа байхгүй юу? Тэгэхээр зарим үед бол тэр компаниуд чинь нүүрсээ худалдаж авч чадахгүй, мөнгө өгч чадахгүй болно. А зарим үед бол нөгөөдөл нь одоо илүү санхүүгийн чадварчаанууд тэр манад өгч байгаа нүүрсийг худалдаж авч чадна. Тэгэхээр тэр бол нийтдээ одоо тэр 29 компани гэдэг байгаа бол үнийн ихтэй бол цаанаа бол нэг 4-5 компани л байна да. Тэр 4-5 компани нийтдээ 36 удаагийн одоо хавсралтаар л тэр нүүрсийг худалдаж авсан байлаа. А аптекийн гэрээ бол нэг л байна. А яагаад би өнөөдөр ингэж энэ асуудлыг ингэж одоо та нарыг урьж ингэж ярьцлага өгье гэсэн байдлаа тэр аптек ч юм уу нүүрс мөстэй холбоотой биш. Намайг өнөөдөр Монгол улсын өндөр албан тушаал хийж ирсэн хүн тийм ээ авилгал хэр хавд өсөн гэж гүтгсэн учраас би тэрэн дээр илүү анхаарал тавьж тэрэнд хариулж байгаамаа. За тэгвэл яг энэтэй холбоотой нэг юм асууж болох уу? Тэгэхээр би тэр их хоёрыг түүнийг танихгүй. Тэр мөнх эрдэнэ бол манай компанид огт ажиллаж байгаагүй. Хоёрдугаар мөнх эрдэнэтэй 11 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан гэж одоо хэлжвэл тэр гэрээгээ батлаад таа. Ерөөсөө тийм юм огт байхгүй гэдгээр би бас хэлмээр. Тэр мөнх эрдэнэ өдөрч гисэн өөрснөө хэлсэн байх шиг байлаа. Төмөр замыг бид нэр 3 онд хүлээлгэж өгөөд одоо 22 оны сүүлээр хүлээлгэж өгөөд за миний мэдж байгаагаар өнгөрсөн онд 2025 онд нийтдээ 6 сая тонн нүүрс тээвэрлэгдсэн. Өнөөдөр өдөр болгон 8-аас 10 цуваа богоо өнөөдөр гашуун сухатын төмөр замаар тээвэрлэгдэж байгаа. Энэ бол Монгол улсын 1-р зэрэглэлийн хамгийн сайн баригдсан чанартай төмөр зам. Хэрвээ энэ төмөр замыг манай компани бариагүй байсан бол өнөөдөр манай Монголын улс төрчид нөгөө овоосон шороо нөгөө юм зөрсөн мөсөн гэдэг юм яриад хэрэлцэхаад байсан гэдэгт би бол 100% итгэлтэй байгаа. Хэрвээ манай компани тэр төмөр замыг бариагүй байсан бол өнөөдөр хил холболтын асуудал яригдахгүй, тэр харбины гэрээгээд байгаа юм ч яригдахгүй, өөрөөр хэлэх юм бол юу ч хийгдэхгүй байх ёстой байсан гэдэгт би бол бүрэн итгэлтэй байгаа. Нөгөө талаар одоо сэтгүүлчид янз янзын улс төрчид овоосон шороо гэдэг юмыг бол зөндөө ярьсан. Тэгэхээр тэнд бол ямар ч овоосон шороо байгаагүй гэдгийг би бол баталгаатай хэлмээр байна дахиж. Тэгээд тэр нэг овоосон шороо гэдэг нэг сэтгүүлч гараад нэг зураг мураг аваад л байсан. Тэрийг бид нар бас тэр аль тэр овоосон шороог нь үзээд олоодох гэж хэлсэн. Гэтэл тэр нь хаа байсан Сүхбаатар аймгийн Баруун урд хотод хийгдсэн шал өөр ажлын зургийг аваад энэ бол одоо тэр гашуун сухатын төмөр замын овоосон шороо байна гэж гаргасан байна лээ. Тэгээд сэтгүүлчид та нар тэрийг ирэн сурвалжиж араас нь хөөцөлдөж явна биз. Тэгэхээр би бол тэр нэг улс төрчид одоо элдэн хангаа юм яриад одоо өөрснийхөө
Эсвэл одоо нэг зүйлээр элдв хангаа юм ярьдгийг би бол тоодогч гэдэг ижил. Харин зүгээр одоо элдв хангаа тэр өөрсдөө улс төрийн тэмцээл намайг дотоо оролцуулж элдв хангаа яаж авсан энэ төр гэж ярьж байгаа явдлууд би бол элдвүүцэнд ургуутж байгаа. Тэгээд тэрийг энд очиж тэр батлдгийн байгаа өөрсдөө бодож олсон тэр зохиол мөхөөр элдв хангаа тийм ээ тэр миний ясан үлгэрмөлүүд итгэж явдаг юм бол тэр нь бол тусдаа асуудал болно биз тийм ээ. Түүнээс гадна тэр Игор гэдэг хүн чинь бас над руу их дайрдаг хүн шүү дээ бас. Тэгээд одоо энэ ингээд янз янзын тийм яриад байдаг. Би бол тэгээд яг л тэгээд ярьж л байгаа улс төрөл юм чинь. Би бол тоодогчгүй тийм ээ. Одоо тэр энэ хоёр бас өөрөө очиж тэр юм уу яана биз. Тэгээд нэгдүгээрт бол одоо тийм их доллар аваад явж идэг гэж юу ч гэж байх уу. Тэгээд дээрэс нь одоо манай компани энэ төсөлтэй холбогдсон бүх орлого, бүх зарлага тэгээд бусдад төлсөн тусам бүсгэж төлсөн төлбөр, гэрээсэн үнийн дүнгууд бүгд ямар ч мөнгөний зөрөөгөөр таарч байгаа. Тэгээд дээрэс нь бид түрүү хэлсэн энэ бол аюу хэл хамтаа туслах учраас бид нар бол энэ дээр маш их зэгцтэй хандсан учраас тийм ээ энэ бол ямар ч тийм асуудал огт байхгүй. Тэгээд бид нар бол энэ төсөлдөр орж ирсэн орлогуудыг орлогоор нь бүртгээд татвар төлдгөөрөө татвараа төлөөд гайл бодлооны татвараа төлөөд олон улсын аудитаар аудит хийгдээд тийм ээ. Тэгээд дээрэс нь бас үндэсний аудит тэгээд ер нь үзээгүй газар байхгүй. Тэгэхээр бол тэр оюун эрдэнэ ерөнхий сайдын тэгж хэлж байгаа юм бол ор үндэсгүй тэгээд боломжгүй зүйлээ. Тийм ээ. Тэгээд дээрэс нь Монгол улс одоо маш хатуу хяналттай болсон. Тэгээд та нар мэдж байгаа 20 сая төгрөгөөс дээш хэмжээний бэлэн төгрөгийг үйлгэж чинь одоо бүгд Монгол банкнд мэдэгддэг. Тийм ээ. Тийшээгээ очиж тайлагнадаг. Тийм юм байх болцоо байхгүй. Тэгээд тэр хүн одоо хаанасаа тийм юм олж сонссон тийм ээ. Тэгээд одоо өөрөө харсан юм болоо тэр мэрийг одоо өөрөө бичлэхүүл үү дээ. Би бол тэр их хоёр гэж хүнтэй амьдралаа уудаж үзээгүй, гараарч үзээгүй. Надад тийч энд одоо би ямар улс төр мөсөд авах гэж байгаа биш. Надад тийч скандал энэ төр энэ тэнтэй амтан үнтэй уудаж чад надад юм ямар сонирхол байхгүй. Би бол ерөнхийдөө бол ямар ч хүний улс төрийн үзэл бодод итгэл үнэмшил бол хүндэтгэж ерөөсөө тэр хүмүүсийн гаргасан шийдвэрт бол огт нөлөөлдөггүй. Хүмүүс дуртай ажиллана үз, дургуун өөрийнхөө хувь заяагаар сонголтоо явуулна үз. Тэгэхээр бол Амандра манай компани захирал байж агаад одоогоос бараг 6 жилийн өмнө тийм ээ ажлаас гараад ерөнхий сайдын өөрийнх нь зөвлөх болсон. Өөрөө бол тийшээ гавал дуртай явсан. Тийм ээ. Тэгэд оюун эрдэнэ ерөнхий сайдтай бол ажиллаж байсан. Тэгээд нэгэнт тэр хүн ажлаас гарсан. Тэгээд тэр хүний өөрийнх нь улс төрийн сонголт. Тэрнээс хойш тэр хүний хийгдсэн ажил тэр юу хийсэн мэйсэн гэвэл би бол ямар ч хамаа байхгүй. Түүнээс гадна би хинт ямар ч үүрэг даалгахаар өгдөггүй. Тийм ээ. Би ямар ч хүнийг одоо ингэж тэгээд чи ийм юм хий гэж хэлдэггүй. Ямар ч одоо ер нь бол та нар нэгдэлтэйс тэр хүн энэ хүний би бол тийм юм гэдэггүй. Тийм ээ. Ямар ч хүн өөрийнхөө тэр үнэлээр л ажиллаа хийдэг учраас тийм ээ. Тэр Амандра тэр сүүл очиж 5 жил одоо тэр улс төрд ямар юм хийжсэнийг би бол мэдэхгүй. Харин зөвхөн манай компанид ажиллаж явах үедээ хийгдсэн гэрээ контрактууд бол тийм ээ яг л одоо компанийнхаа хуулийнхаа дагуу тэр үнэтэй одоо холбогдож тэр хүнд одоо аюул хайрцагт тэр миний л асуудал. Тийм ээ энэ бол бусдын асуудал бол биш. Тэгэхээр бол тэр хүн очиод хин хинтэй холбож яасан яаж ажиллаж байсныг би бол одоо өмнөөс нь бол одоо ямар нэгэн байдлаар тайлбарлах бол би бол боломжгүй. Түүнээс гадна та нараараа энэ ярилцлага чинь тэр миний тэр нөгөө нэг энэ оюун эрдэнэ мэдээлэлтэй холбоотой байсан байхгүй юу? Тэр одоо ярьж байгаа юмнуудтай. Тэрнээс биш энэ би бол яг сүүлд нь яг энэ одоо бүр дууссаны дараа энэ тэр холболтон дууссаны дараа бүх юм дууссаны дараа бол одоо тэр энэ офтек гэрээ тэр төмөр зам холбоотой бол одоо бүр дэлгэрэнгүй бол хэрвээ хүмүүс сонирхох юм бол яриа өгч болно.